талаа бүжиглсэн шүү дээ. Жохон сандарсан. Тэрийг дараагийн бүжгэн дээр илүү гоё сайн болгоо бүжиглчихэд. Сайхан бүжиглсэн гэж бодож байвал вау. Сайхан бүжиглсэн дээ шүү дээ. За. Цог ер нь ямар хөгжим сонирхдаг вэ? Хөгжим дартдаг уу? Би сая төгөлдөр уур дээр ингэж байгаа гэж хараад сонсоод ямар нэгэн хөгжим дартдаг байх гэж бодлоо л доо. Тийм дартдаг хөгжим байгаа юу? Үндэсний хөгжим яочин тоглодог. Өөх ямар гоё юм бэ? Яочин тоглодог. Тэгвэл дараа нэг удаа чи ямар нэгэн бүжгэн дээр хэрвээ энэ дээр үндэсний одоо юу гэдэг Монгол бүжиг байсан бол чи хөгжмөө тоглоод бүжиглэх байсан биз дээ. Битээвэл. Дөкөө юу гэж бодож байна? Зүгээрээ. Тий, угаасаа алдчихээ дараад нь сайн онох. Тийм биз дээ. За үнэхээр юу болоод өнгөрвөө мэдэхгүй би маш их хөдөлгөөнөө бүгдийг мартлаа. Шүүгч нар яг тэрийг зөв харсан байна те. Чи өөрөө тэрэндээ шаарлахад гоё яг ингээ хий гэсэн юугаа хийж чадаагүй болохоор. Тийм ээ хий гэснийгээ хийж чадсангүй дээ. Харамсч. Дараагийнх дээр нь бол бүр ширүү орж ирнэ те. Дараагийн бүжгэн дээрээ. Хичээнэ. За Сокото амжилт хүсээд халуун алга дашилт бүгдээрээ хайрлая. Ингээд хамтдаа шүүгчдийн үнэлгээг сонсъё. 7 6 9 6 баяр үргэе. Шүүгчдээ үнэхээр их баярлаа. Надад маш их урам өглөө. Тийм дараагийнхаа бүжгэн дээрээс алдахгүй. За баярлаа шүүгчдээ баярлаа. Үзэгчд маань мэдээж дараагийнхаа бүжгэн дээр амжилт гэсэн сууж байгаа хэл та үзэгчтэй хандаад нэг гоё үг хэлээч. Үзэгчдээ та бүхэндээ дараагийн бүжгээ үнэхээр сайхан гоё хийж үзүүлнэ. Тэгээд бит хоёрыг дэмжээрэй. Tiger Energy Drink ирч хүч иргэн ирлээ. Байгалийн цэвэр жимсний шүүс Түн Парк. Таны төсөөллийг бид урлана. Orange Design. Сэтгэл зүрх итгэл найдвараараа манай оролцогчдод цуг байгаа бүх үзэгчдтэй дахин баярлалаа илэрхийлье. Одтой бүжиглийн шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За одоо харин энэ удаагийн дугаарын маань 2 дахь гараанд ямар оролцогчд маань ямар бүжгээр та бүхэнтэйгээ уулзах гэж байгааг хамтдаа үзцгээе. 1 3 1 5 6 7 8 1 За самбат цанаа. Энэ удаа хонгороо сод номер 2 маань жай бүжгийг суулсан байгаа. 1 2 3 4 5 6 7 8 бэж дахиад араас яв ямар муухай гаргамарч ингэж байна. Ингээд эргэж штэ. Ингээд эргэнгүүтээ хөл ард тавьчаад 1 2 3 4 1 2 бид хүн өнөдөр гадаа ирүүл агаарт бэлтгэлээ хийж байна. Тийм бэлтгэлээ хийж байна. Тэгээд бэлтгэл маань одоогийн байдлаар бол багахан хувьтай явж байна. Жай бүжгийн хувьд бол гэхдээ ямар ч сан цаг байна. 1 2 3 4 5 6 7 8 жоохон юм зайтай хөдлөх гоё болно. 1 2 3 4 5 6 7 8 Бид хоёрын жай бол гоё жай болно. Уусаа гоё жай болно. Тэр бол тодорхой. Бэлтгэл жоохон одоохондоо хангагдаагүй байна. Гэхдээ дахиад нэг зураг автлахад нэлээд хоногийн зай байна. За тэгтээ 5 бүжиг маань дуусчлаа. Тэгээ дараагийнхаа цэнгэнт бүжиг рүү орох гэж байгаа. Удаа байс. Танго, Винивас гэж зөндөө бүжгээр алж байгаа. Тэгээ та бүхэндээ цаашдынхан бүжгүүд дээр илүү сонирхолтой. Тэгээд залуу хүмүүсийн ирч хүч ямар гэдгийг тэр тасархай юм өстө тасархай гоё бүжиглээ. Сакс үлддэг үзүүлэх ална. Бидний дижээрэ урагшаа. Yes! Тэгэлгүй яг уу X-Test хамтлагийн дуучин хонгороо маань хамтран бүжиглэгч Содотойгоо та бүхэнтэйгээ жай бүжгээр уулзах гэж байна. Бүгдээрээ хамтдаа дахин амжилт хүсье. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. TV5 телевизээс зохион байгуулж байгаа одтой бүжиглийн шоу нэвтрүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу? 1 2 3 for goodness sake. Хонгороо Содот. Жай. Yeah, come on and shake.
I got the hippie hippie shake. I can't sit still. What's the hippie hippie shake? Yeah, I feel now. I got the hippie hippie shake. Well, it's in the back. The hippie hippie shake. Well, I'll be shaking to the left, shaking to the right. Do the hippie shake shake with all your might, oh baby. Yeah, come on and shake. Well, it's in the back. The hippie hippie shake. Shaking to the right, do the hippie shake shake with all your might, oh baby. Yeah, come on and shake. Ooh, it's in the back. Ow, the hippie hippie shake. Хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа. Экстаси хамтлагийн дуучин хонгор зүйл хамтран бүжиглэгч Сод Мигмар. Баяр хүргэе. Ямар гоё юм бэ? Зургатаас ингэж гараад ороод яж бас болдгол юм байна тийм ээ. За яг жихнээс гуруула яг одоо ТV 5 телевизийг үзээ сууж байгаа үзэгчдийн гэрт орж үзэх үү? Тэгэх үү? Тэгээ. За. Эрхэм шүүгч жаргал сайхан. Яг одоо бас Солонгос сокотой баг адилхан шахуул бас үзүүлбэрийг үзүүллээ гэж бодож байна. Зөвхөн хувц хонрын хувьд өөрийнхөө гоё харагдаж байна. Юу сэтгсэн одоо энэ зохиомж нь бол сайхан байна. Бас ерөөсө жавийн үндсэн хөдөлгөөнүүдийг бараг хийсэнгүй шүү дээ. Нэг боол ченж, нэг байранда үнцөлөө нэг ганц хоёрхан л юм хийгээл тэгэл бусд нь бол ерөөсө нэг хийхгүй байна. За ингээ дараагийнхтаа чамаас жоохон хөдөлгөөнөө хамгийн гол нь нэр өгж байгаа ш. Жайв гэж яхад ямар хөдөлгөөн хийх вэ гэдгээ бас дараагийнхан самбагийн үед бас самба дээр тийм хөдөлгөөн хийсэн. Тийм одоо бэлтгэл чинь жоохон чамд жоохон дутуу байсан байна те гэж бодож байна. За тэгээ дараагийнхан тэмцээнд амжилт хүсье. Баярлалаа шүүгч байгаас шүүгчтэй баярлалаа. Мөнгөө юу шүүгч? Хонгороо их сайхан сэтгсэн байна. Гой жай бүжиглэлээ. Манай содоо маань галз өгтэй галзуу байла. Жай бүжигдээр ч тэр бос бүжгүүдээр ахаа зөвлөхөд ерөнхийдөө үзэгчд бүгдээрээ мэдчихэж байгаа. Телевиз үзээ сууж байгаа хүмүүс маань бүгдээрээ жайв дээр жишээ нь толгойн гитсэн сууж байгаа жишээтэй. Тэгэхээр чиний тэр толгойн хөдөлгөөн бүхний тэр зүрхэнд байгаа сонсоод биеэр бидэрч байгаа тэр химнэл чиний биеийн химнэлтэд давхцаж явах хэрэгтэй. Тэр тохиолдолд чи зөв бүжиглэж байгаа гэсэн. Ялангуяа эрэгтэй эмэгтэй хоёр хосол заавал давхцаж явах хэрэгтэй. Тэр зөрживэл угаасаа цэнгэд үжиг гэж хэлэхэд хэцүү байдаг. Тэгээ сая сайхан давхцж бас зарим газар зөрж ийн. Тэгээд энэ зүйлсүүдэд дараа дараагийн бүжиг дээр анхаараарай. Чи бол сайхан агч байгаа тийм сайн бүжигчдийн нэг. Тэгээд би бас чамайг юу хийх нөө гэж харах хүлээх дуртай. Тэгээд сайхан сэтгэмжүүд хийж байгаад нь баярлж явдаг. За дараа амжилт хүсье. Баярлалаа. Мөнгө уяг шүүгчийг тэсгэл хатад нь хүлээж гэж хэлдэг чамд бас дахин амжилт хүсье. Ингээд ганц цаг шүүгч. Миний бодлоор бол юу урд урдныхаасаа маш гоё бүр ингээд сэтгэлээсээ орж чадсан байна гэж би бодож байна. Ягаад гэвэл тэр яг тэр хэсэг дээр ингээд гараа дээшээ аваад ингээд царай нь бүр ингээд өөрөө ирэхгүй хувраад явж исэн. Тэр нь надад таалагдаад урдны бүжгүүдээр ийм байхгүй яваа гэж бодож лээ. Гэхдээ энэ бол тухайн хүний амжилт байхгүй ахиж байгаа. Энд оролцоод хэд хэдэн бүжиг сураад тийм ээ. Тэр нь надад таалагдсан. Бас тухайн бүжгийг дотроосоо хүн хийх энэ бол гоё чадвар шүү дээ. Дотроосоо хүн хийхээр өөрөө ирэхгүй тэр царайны хувирал, өөрөө ирэхгүй тэр байлдан дагуулж байгаа байдал цаанаасаа өөрөө л гараад ирдэг. Хүн сэтгэлээрээ бүжиглэх хэрэгтэй. Тийм болохоор дотроосоо бүжиглж эхэлж гин. Эн чинь айгүй гоё байсан. Маш гоё. Баяр хүргэе. Тэгээд мэдээж жай бүжгийн техникүүдийг бол яг урд урдныхаасаа илүү урдных бүжгүүдтэй харьцуулаад байгаа юм л та тий. Сайжирж байгаа мөнгөийг огшилсан тийм ээ. Алхам тутамдаа сайжирж байгаа хүмүүсийн нэг нэгээд тийм болохоор тэрний хувьд хэлэхэд бол үнэхээр сайжирж байгаа. Гэхдээ өшөө тэр жай бүжигэн дээр тэр шасаа жай бүжиг энэ тэр өсрэлт темпэнд хаашаа байх байсан тий.
газар руугаа байдаг. Энийг дээшээ гаргах ёстой байсан үгүй юу те? Тэрийг нь бас өөрөө бас энэ багш нарын бүжиг заахаас гадна манай оролцогчд маань давхар өөрсдөө судалж байгаасаа гэж би хүсэж байна. Одоо манай Монголын бүжигийн спортын тийм ном байгаа штэ. Энийг бас аваад өөрсдөө тэр бүжиг багшийн заалгахаас гадна тэрийг судлаад үнэхээр энэ самба бүжигийн баунс нь хаана гэдэг тийм ээ жайв бүжигийн сая жайв ихэд тэр шасааны тэр үсрэлтэнд газар руугаа байд юм уу дээшээ байд юм уу гих мэтчсэн зүйлүүдийн манай оролцогч нар давхар өөрсдөө тэр номноос судлах юм бол бас илүү номчин бас багш болдог шүү дээ тийм ээ. За баяр хүргэе. Эрхэм зочин шүүгч хадагтай Эрдэнэтуяа. За би бол мэдээж мэрэгчлэн талаас нь зөвлөгөө биш харж чадахгүй байгаа. Гагцхөө урлагийн хүн одоо олон нийтийн өмнө дуулдаг, бүжиглдэг, жүжиглдэг хүн бол одоо ямар ч алдаа гаргасан тэрийг гаргаагүй юм шиг байх тийм царай. За тэгээд дээрэс нь хамгийн гол нь хувцлалт. Энэ бүхэн бас урлагийн хүнд чухал байдаг байх. Тэгэхээр сонгороо надад бол маш гоё санагдсан. Тэгээд өшөө улам гоё хувцлаарай. Өшөө улам гоё өөртөө ихтэй тайзан дээр байгаарай гэж хэлмээр байна. Манай хамтран бүжиглэгч Содогийн зангиатад таалагдж байна. Таалагдж байна. Баярлалаа яг ийм зангиатай болно. За баярлалаа ингээд хоёрыг тайзнаар түлээж байна. За ямар гоё юм бэ? Баяр хүргэе. Ишээ зогсож. За хонгороо гоё дуулахаас гадна гоё хөтөлчт юм шүү. Нэвтрүүлэгч одоо аягүй гоё зовх юм шүү. Би ерөөсөө содоотой зогсож чи бит хоёрыг яг өөрийнхөө амар гоё зарлаад өгөөч. За яасан сайхан бүжгэлвэ. Сэтгэл явраад. За баярлалаа. Үнэхээр гоё. Чи нэрээ хөтлөгч нэвтрүүлэгч болоод бас айгу гоё хоолойтой. Голос чи айгу гоё юм. Өнөөдөр ямар гоё харагдаж байна. Хаанаас ийм гоё хувцас худалдаж авав? Эсвэл хэний уран бүтээл вэ? Энийг ноцлээ. Хүмүүс хийчих очиж хийлгэж гэдэг. Эсвэл очиж худалдаж авчих гэдэг нь үү? Гүүг зүгээр л. За шүүгчдийн хэлсэн зөвлөгөө болон үнтэй хэлсэн юунуудыг бол айгуу сайн сонссон бах тий. Мэдээж шүүгч нартай бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас цаашдынхаа бүх бүжгнүүд дээрээ одоо бүх техникийг илүү сайн үзүүлэх одоо болно. Тэгээд сайн хичээх болно гэж хэлмээр байна. За ингээ хамтдаа хүндэт шүүгчдийнхээ үнэлгээг зогсож байгаа сонсъё. XS хамтлагийн дуучин Хонгор Зул хамтран бүжиглэгч Содмын гэмэр нарын жай бүжиг төгсөн шүүгчдийн үнэлгээ. 8 6 8 7 Баяр хүргэе та баяртай. Гоё оноо авлаа штэ. Таалагдж гинөө? Аха. Үрхийлгүй байна. Бүжгээ гоё хийсэн гэж бодож байна ер нь өнөөдөр. Яг бэлдэжсэн шиг яг сая үзүүлж чадаагүй. Тийм. Тэгэж сэтгэл дундуур байна. Гэхдээ шүүгч нартай баярлалаа гэж хэлье. Одоо яг ингээд жай бүжгийг сая хэллээ штэ. Би яг энэ бүжгийг сурах юмсан гэж бодож исэн бүжгүүд чинь аль вэ? Яг аль бүжиг нь вэ? Ер нь бүгдийн л одоо яг үзэж явахтай айгүйх хийгээд яг ингэж хийгээд сурчих юмсан гэж бодож исэн. Тэгээ бүх бүжигэнд айгүй дуртай. За та хоёрт амжилт хүсье. Үзэгчтэй хандаж өгч хэлэх үү? Үзэгчтэй хандаад бит хоёрыг дэмжээрэй. Тэгээд цаашдаа та бүхнийхээ итгэлийг алдахгүй. Мессеж хийсгээрэй. Улам хичээх болно. За баяр хүргэе амжилт. Tiger Energy Drink ирч хүч иргэн ирлээ. Байгалийн цэвэр жимсний шүүс Тун Парк. Таны төсөөллийг бид урдна. Orange Design. Эрхэм үндэт үзэгчдээ яг энэ цаг мөчид TV5 телевизээр та бүхэн маань үнэхээр сэтгэл хөдлөсөн нүд хужирсан гайхалтай үжийг хүлээн авдаг билээ. Хамтдаа суглаа ёсоор хэн бүжиглэх гэж байгааг бүгдээ хамтдаа үзцгээе.